Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч цөөр өвчтөе улсын иргэд манай улсад цөөнгүй бий, их дуу чимээтэй орчинд ажилладаг хүний сонсгол муудад сонсголын бэрхшээлтэй болдог, харин тоошоор ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн дунд амьсгалын замын өвчлөл өндөр байдаг. Уул уурхай барилга эрчим хүчний салбарт ажиллагчдын дунд уушигны өвчлөл хамгийн өндөр байгаа нь үүний нэг нотлохоо юм. За энэ жил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж мэргэжлээс шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн 50 жилийн тохиож байна. За анх 1967 онд мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нэртэйгээр үүсгэн байгуулагдж байсан түүхтэй энэхүү байгууллагын үндсэн зорилго нь иргэд хөдөлмөрчдийг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс хамгаалах юм а. За энэ чухал Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн үнэлгээ өгч, за ажлын байрны хортой өвчин зүйлсийг багасгах арга хэмжээг авч ажиллаж байна. Осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, нарийчилж үзэх. За энэ мэргэжлийн шалтгааллах өвчнөөр онцлогдсон даатгуулагч иргэдийг энэ даатгуулагч иргэдийн даатгалын тогтолцоог бас сайжруулах чиглэлээр мэдээж бас ажиллаж байгаа. Энэ бол боломжтой. Дээрээс нь энэ сая түрүү хэлээд осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ санхүүжилтийн механизмыг сайжруулж, за тухайлбал юу гэдэг үйлдвэрлэлийн осолд өртснийхэн дараа биш өртгөөс өмнө энэ осол аваараас урьдчилан сэргийлэх соён гээгэрх чиглэлээр нэлээд нийгмийн сэтгэл зүйг наашин тат. 40-оос 54 насны иргэдийн дунд мэргэжлээс шалтгааллах өвчлөл хамгийн өндөр хувьтай байна. За мэргэжлээс шалтгааллах өвчтөе болсон хүмүүсийн 80% эрэгтэйчүүд, 20% эмэгтэйчүүд эзэлж байна. За мэргэжлээс шалтгааллах өвчин нь болохоор үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэж байгаа. Ажилтан өвдөж байгаа өвчнийг бол мэргэжлээс шалтгааллах өвчин гэж нэрлэдэг. За мэргэжлээс шалтгааллах өвчнөд бол бүхэл салбарууд бол хамаардаг. Манайхан бол ганцхан хүнд үйлдвэр уурхай гэж боддог. Соёл урлаг, боловсрол энэ бүхэл салбарууд бол хамаардаг. За мэргэжлээс шалтгааллах өвчнөөс гол нь урьдчилан сэргийлэх гол үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийг багасгах. За нэгдүгээрт нь бол уушигны өвчлөл манайд бол хамгийн их байдаг. За энэ нь болохоор тоосыг багасгах гол үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт нь бол нуруу тулгуур эрхтний үйл ажиллагаа гэдэг. Энэ нь болохоор хэвийн байнгын хит ачаалттай байх юм уу, байнгын сууга, дөргөнтэй нөхцөл ажилласнаас бол үүсдэг. За гуравдугаарт нь болохоор бол чих амар хоолой өвчлөл буюу дуу шугамнаас үүдэлтэй сонсгол бууралтууд байдаг. За сонсгол бууралтаас гол нь хамгаалах юм бол үйлдвэрлэлийн хэвийн дуу шугам 85 децибелээс дээш дуу шугамтай нөхцөл сонсгол хамгаалах хэрэглэх мөн тогтмол чих амар хоолой эмчтэй хөдөлгөөл сонсголынхаа бичлэгийг хийлгэж шалгуулж авах шаардлагатай байдаг. Мэргэжлээс шалтгааллах өвчнийг бууруулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хамт олон үзэж байна. За энэ хүрээнд мэргэжлээс шалтгааллах онцлогоо урьдчилан сэргийлэх сэдвт олон улсын сургалтыг 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байгаамаа.